Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Michelle Group C Production-тай хамтран Happy Smile хэмээх Talk and Game Show-г та бүхэндээ хүргэж байгаа даа. Ингээд нэвтрүүлгийн маань хамгийн анхны дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Хамгийн анхны дугаарын маань хамгийн анхны зочноор та бүхний сайн мэдих rapper Jenny оролцож байгаа даа. Ингээд хамтдаа rapper Jenny-г ухтан авцгаая. Rapper Jenny. Happy life. Happy smile, yeah. Би яг ингээд Michelle худалдааны төвд амьдрах болсон. Өнөөдрөөс эхлээд тэгэхээр өнөөдөр бас манай оо гэр гэх юм уу шинэхэн гэрт бас хүрэлцэн ирсэн баярлалаа. Таны микрофон. За гэлалаа. За ямар ч тач Happy Smile Talk and Game Show-нд бас урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээ би Michelle Expo энэ Michelle худалдааны төв дотор одоо баг 7 хоног амьдрна. Шинэ жилийг дуустал ирнэ. Амьдрах бодолтой байгаа. Вау. Тэгэхээр ер нь хэсэг хугацааг бас надтай хамт ингээд сайхан ярилцаад за мөн Michelle худалдааны төвөөр өөрчлөж байгаа өөрчлөлөгч нартай бас нэвтрүүлэгт оролцоод бас тоглоом хөгжлөө тоглоом бас тоглох байгаа. Энэ сайхан нэвтрүүлгийн анхны дугаард бас урьж авчирсан шинэхэн гэртээ будгын хангасан шинэхэн гэртээ урьж авчирсан баярлалаа. Тэр шинэ. Би бас шинэ. Өнөөдрийн маань оролцогч бас шинэ хамгийн анхны нэвтрүүлгийн оролцогч Монголын одоо үг хэлэх урлагийн рэпрүүдийн эмэгтэй рэпрүүдийн загалмаас их гэж бодож болох. Тэгвэл надад нэг юм том шитгэд бүгж чигшөөрөнд тарханд бүгж авч байгаа. Би өсөлөө юм байна тий. Зааварсаа хоёулаа ярилцлага нэг өнцгөөс эхлэе гэж бодож байна л да. Мэдээж шинэ жил төгсөж байгаа тий. Шинэ жил болж байгаа учраас шинэ жилийн гоё дурсамжаас. За миний хувьд гэх юм бол одоо бүр нэгдүгээр ангийнхаа дурсамжийг аягүй сайн тод сандаг байхгүй. Яг ингээд ээж аваасаа гуугаад баг ойлон бэрэн байж алиалагч болоод тэгэл мандрин тэг ёолх 100 төгрөг ингээд тавих те тэр дүрслэл зургууд ингээд над миний сэтгэлд аягүй тод санагддаг байхгүй. А то таны хувьд тийм зураг за энэ хитэн наснаас хойш хамгийн гоё дурсамжийн баг хамгийн анхны шинэ жил одоо ой тоонд ч юм болж байгаа. Тэр талаараа. Ерөнхийдөө би чинь эмээ өдөр өссөн. Тэгээд надад нэг юм ялхны мод өгдөөс. Гэтэ тэр бол манай их чахан мод ээж мэжийн хэрэгжсэн л ялх байх. Тэгээд тань мэдэндээ голын ингээл нэг төмөрөн дээр ингээл голын нэгээл ингээл нэгээр нь эвлүүлээл яадаг. Би өөрөө ялко тасдаг байсан аахгүй. Тэг яг бас олон жил хадгалагдсан, өвлөгдсөн тийм нэр Орсын гоё толоонууд гэдэг штэ. Тийм. Унж мөн л жоохон хурдан гарч магаштай. Тэгэл тэрийг тийм амар нандан. Яг тэр ялк малка засаал. Тэгээд 10 жилдээ бол цаачин айгуу дажиг сурдаг гэсэн л дээр өвлийн өвгнөөс бэлэг авдаг байсан. Гоё чи нэгдүгээр гэж 8 наснаас орж ирсэн тий. Тийм би ихтэй 7-д орсон. 7-д орж ирсэн тий. 7-тагаас л. Тэгэхээр магадгүй яг 7 настайд ер нь яг ямар шүү тоглоом ер нь тоглодог байсан бэ? Юу тэгээд тухайн үе хүмүүсд ямар тэгээ одоо нэг компьютер байсан шүү дээ. Хөвчлэн эмээ өвөө чинь ажилдаа очиндээ өөрөөгөө гэртээ өөрөөгөө хүмүүжүүлээл шагаа магаа гэрт дотор юу гэдэг нь тэгэл тоглоом могломнууд урж байгаа загнамж магнаал. Магадгүй охтууд яг тухайн үеийн охтууд бидний үеийн охтууд бол үзэгчд бол одоо сайн мэдж байгаа бах. За дээс тоглож исэн бах тий. Ханд ингээ бөмбөг ингэдэг байсан тий. Маатагдах бас байсан тий. Өөр ямар тоглоом байна? Тэр нөө дэлхийн орон булаацалт. Орон булаацалт. Бөглөө твэгдэх тий. Твэг хөшүүлж ирсэн үү? Усаар байлдах. Оролцчихсан шүү дээ. Оролцчихсан үү тий. Тэр нөө ухсраа гэж чадахгүй л тий. Тийм. Гэтэ ер нь охтууд бас нэг жартаа гэж тоглодог байсан тий. Тийм, шилэн жартаа яадаг жартаа гэл. Дүкс гэл тий. Бас чамайг ингээд тэр нөр бага насны дурсамж шинэ жилийн тухай асуухлаар би бас өөрөө баг мартсан байсан юм аа ингээд эргэн санаж байна. За ингээ хоёулаа өнөөдөр Michelle худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа. 2 эмэгтэй, 1 эрэгтэйг урьж авцрая. Тэгээ яг хоёулаа одоо ингээ Michelle худалдааны төвөөр одоо ингээл ардуур хүмүүс явж байгаа бах тий. Ер нь ямар шиг хүмүүс байвал зүгээр гэж бодож чинь хэд байна. Шүрсэн үнэн л авах тий. За ингээд үзэгчтэй нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Jenny битээр яг одоо Michelle худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нараас 3 хүн онцолж авах гэж байна. Магадгүй та нэвтрүүлгийг үзэж байгаа бол дараа Michelle худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа таарлах юм бол заавал зөвшөөрөөр гэж хэлмээр байна. Ингээд хамтдаа. Оролцогчдынхаа ярилд гарцгаая. Үзэгчтэй. За эндээс нэг 2 хүн явж байгаа шүү. Орой мэнд.
шинэ оны минь төргий. За цаг зав хэр байгаа бол бид нар нэг гоё залуу хүн байна. Шинэ оны гоё нэгт орчих. Тэг хостойгоо орчих. Тэгээд нэшээ тулдааны төвөр өөрчлөж байгаа өөрчлөлтөд бас сюрприз яриад нэг нэвтрүүлгийн зочноор ороод шинэ жилийн дугаарт нэвтрүүлэгт орооч гэсэн. Урьж байгаа надад. Чамгаа гэдэг. Заав ингэж гарч штэ. Тэг баг. Ямар ч оролцогч байхгүй. 3 хүн олно гэсэн чинь хоёрдод нэг хүн олдох нь үгүй юу болчиход шүү дээ. Тэр гэр бүлээр явж ийж байна. Тэр дээр өчлөж байна. Таны нэр юм блэ? Чулуунцэг. Охиныхоо нэр нааш харж байгаа. Дарья. Дарья. Энэ хүнд бид нэр тайз зассан байгаа. За. Тэгээ хамтдаа явсан хоо. За тийм. Ингээ явуулах гэдэг юм уу? Би таны юмнаас барилцсан. За, хоёул ямаа бай. За энэ дүр минь авч. Хэд настай байна? 12. 12-тай. Аль сургууль сурдаг? 115. 115 аа. Сэл зарлцсан байна. Тэгээд ямар ч тач аюу гоё хүмүүсийг оллоо гэж би өөртөө бодож байна. Тэгээсээ гоё товч танилцуулаа явчих. Би болохоор Тэмээг чуулган хөгжимчин Чулуун цэцэг байна. А энэ миний охин Дарья 12 настай. 17 сургуультай. Ингээ санаанд ч хүн нэвтрүүлэгт одоо өргөдөн орж байгаад бас их баяртай байна. За намайг Отгон Баярын гандлага гэдэг. Би нэг барилгын компанид инженер гэдэг байгаа. Энэ манай гэр бүлийн оюун гэрэл. Манай хүү Тэнгис 2 настай. Анхны хүү юу? Тий. За ингээ гэр бүл гуруулаа. Бүрэн бүрэлдэхүүнээрээ. Дэлгүүрээсээ явж байгаа барьцлаа. За ямар ч завтай чөлөөтэй хүмүүс байх гэж бодож байна. Нэг хэсэгээ хугацааг бас биднэрт зарцуулж байгаад бас баярлаж байна. Ингээд хамгийн ихнийхээ асуултыг бас та бүхнээсээ тавья гэж бодож байна. Шууд л ажилдаа оръё. Ингээд бас Женигээс асуусан те нөгөө нэг асуулт. Хамгийн анхны шинэ жил яг одоо тод санагдаж байгаа. Иш төсөөлөөрэй. Таны хэдэн насны шинэ жил вэ? Таны бас хэдэн насны шинэ жил вэ? Тэ? Яг тэр талаараа бас хичээс ихтэй дээрээ гэж. Ер нь бага наснд бас 1 2-тай бол арайд нэг хүн нэг ухаан суугаагүй учир мэдэхгүй байдаг. Одоо цэцэрлэгт орох нас юм уу да ер нь 4 орчмоос ер нь мэдэрч эхэлж байна. А тэр үед чинь нөгөө нэг бидний бага байхад чинь нөгөө цагаан сар шинэ жил 2 зэрэг болдог байсан. Тэгэл тэрүүгээр чинь бууз баншаач хин ёлкоц засна. Одоо бодоод байхад аав ээж хоёр минь их завгүй ер нь шинжэнгөл ундтгүй тэр ёолх молхоо засаал бууз мууд бүх юмаа бэлдэж хамдаг шиг санагдаж байна. Хамгийн гол нь нөгөө тэр ёолк нь бидэрт их сонирхолтой санагдаж байсан. Тэр үед ч юм одоо бас тийм яг орчин үеийн шиг ийм тийм бас том ёолктой айлгүй ховор идэг гэсэн. Яг нэг дээргийн Орсын нэг моднод байдаг гэсэн. Ерөөсөө мууддаггүй тийм их хэлдаад гэж дахиад ингэдэг тэгээ жижиг тийм жижигхэн хөөрхөн ёолк засдаг байсан да. Тэгэхээр та хэдийн одоо бага насны шинэ жил тэр талаараа бас тоглоомнуудын талаар. Бас гинт бодсон чинь зон тулгамдаад орж ирэхгүй байл та. Бага наснд бол би ахтайгаа ээжтэйгээ гурвал амьддаг байсан. Тэгээ бас дээр Орсын нэг ногоон л ёолк засдаг байсан нэг. Миний чинийх гэл ахтайгаа булаацалтай. Одоо хамгийн анхны шинэ жил гэвэл нэг 10 жилдээ л би санаад байна л да яг одоо бол. Нэг бистүүл нэг ёолко засчаал өвлийн үгэн орж ирдэ штэ. Тэгээ гэрэл унтраал нэг өвлийн үгэн орж ирэхдээ нэг Буратино нэг чон мон дагаж орж. Би тэрнээс найгаад үйлчлэнэ одоо нэг санаад байна. Нилээн жоохон л байсан юм. Нэгдүгээр ангид байсан юм уу. Тэгээ тэрнээс урд хурж ирэл бүжиглээд тахт нь би тэрнээс найгаад нэг үйлжсэн. Тэрийг л нэг жоохон таад санаа. Эхнэрийнх нь Бас үлдсэн үү дээ. их ч ер нь багада ямар тоглоом тоглодог байсан бэ? Багада эмэгтэй хүүхд бол ер нь хүүхэлтэйгэр их тоглодог байсан ч тэгээд урлагийн аав ээж маань урлагийн хүн байсан болохоор тэр юм уу шинэ жилээр заавал одоо хөшгөө татаад л орон дээрээ гараад л нөгөө ээлжээрээ концертод тоглож үзүүлнэ аав ээжээр. Тэгээд гэртээ концертод тоглохоос гадна бас аав ээж хоёр театрт маань нэг аяаслаг юм он сурсан хүүхдүүдийг тэр театр дээр аваачиж бэлэг гардуулж өгдөг байсан. Яг тэр хэсгүүд санаанд орж байна. Ер нь айгүй олон манайхан 8 хүүхдтэй айл байсан болохоор бүгдийн л одоо гэртээ баярлж өнгөрөөсөн байна. Гэртээ тоглолтоо хийгээд л ууж идээд л өнгөрөөдөг байсан байна да.
8 хүүхдийн хэдэн урлагийн хүн болсон ба одоогоор? За одоо ихэнх нь урлагийнх болсон байна. Аав маань бүжигчин, ээж маань сайхан хөгжимж дуулдаг хүн байсан. Би болохоор хөгжим бүжгийн дунд сургуулийг бас л тэр үед орж ирсэн. Дүү маань хөгжим бүжгийн дунд сургуулийн бүжгийн ангид оролцдогсон. Одоо ах маань бас аяд зохиогч одоо төөрөг тавилан зохиосон. Тэр бол бас миний ах. Одоо бас нэг дүү маань одоо Захын нутгийн нэг сайхан алдартай дууг бичсэн Ц нэргүйгээд бас аяд зохиогч дүүнэр байна. Одоо гэх мэтлэн бас нэг дуулдаг ингэсцрэл гээд бас одоо манайх олуулаа ихэнх нь урлагийн хүмүүс байна да. Ямар гоё юм бэ те. Хальтай. Энэ бас нэг талаараа бас хувь тавилан шүү те. Ингээд зүгээр санаандгүй явж байгаа тааралдаад нэвтрүүлэлт орно гэдэг бол их гоё. Бид нар чинь урлагийн хүмүүс болохоор нөгөө зохион байгуулалтаа тийм гос нуцаа өмссөн нүүр амаа яндалцсан бэлэн юмд ордог байлаа. Сайлаастай ингээд явж байхад хүүшээ нүүр ам үсгэзэгээ санаа зов явж байгаа юм чинь. Тэгээ бас санаанд швийн нэвтрүүлэлт ороход бас сонирхолтой л юм. Тэгээ санаа зовлтгээ бүгдээрээ айгу гоё харагдаж байна. Сайхан харж байна. Тэгээ нөгөө гэр бүлээр явж байгаа бас ад жаргалтайс гоё харагдаж байна. За найзууд маань одоо багтаа юугаар тоглодог гэсэн? Би бол одоо хотын захт өссөн л дээ. Хотын зах биокемнет гэдэг мэдэх бах тэнцээ төрж өссөн байгаа. Ерөнхийдөө бол нэг тоглоом гэхээр бас нэг санаанд орж ирэхгүй байна. Тийм нэг модон буу муугаар л тоглодог байсан бах тийм. Өвөлдөө бол нэг цан чаргаар гулгаал. Тийм зундаа нэг гол руугаа очиж тоглоно. Тэгээд жимс мойлонд явна. Тэгжил багнаас өнгөрсөн бах та. Таны багнаас Дахны октод юу нэгээр тоглож ирсэн? Үгүй тэгэл адилхан шүү дээ. Адилхан буугаар тоглож байсан. Үгүй. Бас ихтэй хэлж байгаараа яг бас тийм нэг миний санахын нэг би жоохон байсан юм ээж ярьдээ. Яг өндөр намаараа чамтай адилхан Google-тэй орсон Google-тэй байсан. Тэргээр тоглолтог байсан гэж ярьдаг байсан. Тэгээ тэргээр л тоглолтог байсан. Том Google-тэйгээр тэ дээс тоглож ирсэн үү? Тоглож. Жартаа тоглож ирсэн үү? Тоглож. За тэгвэл өнөөдөр октод маань жартаад нь хөвгүүд маань твэг тоглохоо. Би ч твэг нээсэн тоглолтгүй байсан да. За тэгвэл одоо тоглосон байлаа. Баг насаа дуурсан орлоод үзээ тий. 2 3 бодчихсон. Happy Smile нэвтрүүлгийн маань гейм шоу эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр дурсамж сэргээсэн бага насны өмнө хөгжилтэй тоглоомыг тоглоулъя гэж бодож байна. За энэ дотроос их сонирхолтой юм гарч ирнэ. Твэг байна. Мөнгөнүүд байна. Мөнгө ингээд тоглодог байсан мэт хөө. Хөвгүүд маань мөнгөөр ингэж яадаг гэсэн. За энэ шохоо. Жартайгаа зур. Шохоогоор жартайгаа сурна. Одоо багш нар л одоо самбар дээр баг хэлж явах шүү байна тий. Багш нарынхаа шохоо мохоог бас ингээд нууцхан бас авч аваад. Тийч тэр нэг бөөрх ийм шохоо байдгүй. Бөөрх хагацсан марцсан. Тийм хашааны нөгөө байшингийн шохоогоор тэгдэг шүү дээ. За октод маань жартайгаа энд зорно. За эхлэе. Энд нөгөө нэг хоёрын тоон энд байна шүү. За яа. Может, мы обидели кого-то зря. Календарь закроет этот лист. Энд үү. За ингээд. Хамрын оюу октод одоо жартаа тоглож байна уу? Тоглож байгаа юм тий. Энд жартаа сайн тоглох юм байна л да. Болцсон бол байсан чинь. Лучшее верится, катится голубой вагон. Голубой вагон бежит, качается. Скорый поезд набирает ход. Но зачем же этот день кончается? Пусть бы он тянулся целый год. Скатертью дальний путь стелится и упирается прямо в небосклон. Каждому. Нөгөө дөрүүлээ тоглох юм чиний ихээс тоглохоо үзэн штэ. Гэдэг. Томоос том аамаа байхгүй мó? Яа хэлцээр аа. Тийм. Хигээс том аа гэж хэлдэг. За. За хэллээ. За. Зя. За би тоглох. Тэгээ хоёроос дээр. Зя хоёр дээр. Хөл зөөхгүй шүү. За дараа 3. Орлоо. Би амар залтай нэг амар амархан. Тийм байж тийм. Үгүй үнжиж байна. За үнжлөө. За одоо 3 хамгийн сүүлд би 3.
За. Яах вэ? Сайн бодохгүй болохгүй. Тэ. Одоо тэгээд авцаж авна шүү дээ. Нэг өдөрөө авна шүү дээ. Яг тэгээд амтж байгаа. Та энэ дээр гიშихгүй учраас. Тэгээ ингэж алхаж явж болохгүй шүү дээ. Би тэгээ мартсан байна. Нэг л эвгүй болчихсон юм байна. За, баруун өрхөн дээр. Гიშгэнхэд итгэхгүй байна. Дагц Тэгээд 6 талаар хав. За ингэ ганцхан ингэ юм уу? Өө тий. Аа. Энд нэг яа. Аа. Ингээд. Аа. Салган. За зүгээр. Сайн хавцсан байж тээ. Мөнгө авчаад. Зэ. Амар бацсан таглуудад нэр. За 3-ыг 4 болоод авахсан. Сайжини. Таг мартсан шүү дээ. Тэр ихээс нь авдаг шүү дээ, тий? За ихээс нь авд юм байна. Би бас энэ дөрөв мөрмийг мартчихжээ. Харин мартчихжээ. Өө энэ ч. Юу ингэж яаж авдаг? Зураас нь дөрөхгүйгээр сунж байгаад юу яаж болдог гэж тий. Тий. Ингээд татхаараа энэ өчиж байгаа. Ингээд Мен томыг авах. Зэтг. Оо ацтай. Нэг. Зэ. Хоп хоп. Хоп. За мондаг. Юу ингэдэж штэ. Тэр нөө дахиад ингэж штэ. За тий ингэдэг юм байна тий. За. Бис 10. 8 7. нэрээ газар мод толдгоо гин санаанд байна шүү. Газар төшөхгүй гэдэг юм байна. За. Хин надад ингэж ихээ. Зүгээр шийдээ. За чиний бүр мундаг юм байна тий. Аргагүй идэх чинь арай л хож. Би бол аягүй олон жил болсон байна. Тийм байна. Одоо сэргэж ирж байна. Хоёр. Одоо нэг жигдэрч байна тий. Хөлсөө гай. Нинжа шиг. Хоп. Заяс. Эрзээ энэ хоёрыг одоо тоглодог гэсэн юм шиг одоо болсон чинь. Эрзээ тоглох юм нь ер нь юу дээр нь тэгээд хүүхэлтэй гэсэн дондогмоо байж нэг Оросын 50 хүүхэлтэй байж онтуудаг тийм л хийсэн юм да. За одоо ингээ 10 дээр ирээд Дуусгах чаа. Би ерөөсөө бай. За яа тэгээд охин байна. тэр хин дуусгах. За За дараагаар дуусгах. энэ бүм юу шил биш юу байгаа болохоор тэгж байгаа юм болов? Тий яг үнэ. Шил тэр чинь шорон дээр зордог байсан. Тэгээ шил мэл чинь шууд очиж штэ. Тийм тий шууд байна. Одоо нэг хүүхдэд цемпэн дээр зорно. Сургуулийнхаа бол цемпэн дээр зорно шүү. За яг санаанд орлоо шүү. 10 хүртэл дандаа тоосон ч хүйс гаж. Зэг нь нэр. Action. Танаа өвөө ирж шүү. Сайн байна уу? Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сайхан баярлцгааж байна уу? Салбуурд өгөн авн цас мөсний орноос цан хүргэн татуулсаар үлтэй тэнгэрийн доогуур үзүүртэй модны дээгүүр цалин цагаан мордон хөлөгдөөд цасан огтон дагуулan бүтсээр садаг түүхийн алтан өргөй болсон амжилт бүтээлийн эзэд алдаргав яаны оргил зоригт Монголын урсад зөвхөн та нартайгаа уулзахаар яаран догдсоор хүрцэн ирлээ. Амсаадад бэлхам жаргал бэлгэлий алгуурхан ирж буй шинэ жилийн баярын мэндийг хүргье. Action.
Өвгөн аав нь алс хол цас мөсний орноос хүүхдүүд та нартаа бэлгэн гардуулахаар ирсэн билээ. Чулуун цэцэг миний охин өвгөн аваасаа ngэрж бэлгэн аваарай. Охиндоо ажил хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Юу сансан 9 цагаан хүссэн сэтгэгчлэн бүтэд болтугай. Заря миний охин өвгөн аваасаа ngэрж бэлгэн аваарай. Заря охиндоо сургуулийн өндөр амжилтыг хүсэн өрөөё. Ан тулга миний хөө өвгөн аваасаа ngэрж бэлгэн аваарай. Хүүтэй ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөё. Оюун бэлэг миний охин өвгөн аваасаа ngэрж бэлгэн аваарай. Охиндоо болон охиныхоо гэр бүл үр хүүхдүүд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Улам сүрэн миний охин өвгөн аваасаа ngэрж бэлгэн аваарай. Тулам сүрэн охиндоо урлагийн өндөр амжилтыг хүсэн өрөөё. Уран бүтээлээр дүүрэн байх болтугай. За ингээ Happy Smile нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа үзэгч олондоо энэ өдрийн мэндийг хүргээд мөн Happy Smile нэвтрүүлгийг зорж ирсэн алс холоос энэ хөөрхөн үзэсгэлэнт хөөрхөн цасаагтуудад агуулж ирсэн өвлийн өвөөдөө билүүгсэнд баярлаа гэд. Тэгээд бас Баскад урьж авчирсан Баскагийн маань урьж авчирсан сайхан гэр бүл зочдтой энэ өдрийн мэндийг хүргээд Born in UB имэх дуугаа зориулъя. Action. Улаанбаатар хот минь цараар бус цагаар
Тэгээд өвлийн үгээ аваасаа сумаар байна л да. Ер нь та ойр дээр нь хэр их газар орвоо. Хүүхдүүдийн энэ 15 оны шинэ жил хэр болж байгаа шиг байна. Уур амьсгал нь хэр байна? Миний хүүхдүүдийн шинэ жил маш сайхан өргөн дэлгэр хөгжилтэй, дуу хоолойтой, бүжигтэй, сэнгэлтэй сайхан болж байна. Өвгөн аав нь цас мөсний орноос хүүхдүүдтэй их олон хүүхдүүдэд бэлэг гардуулсан. Өвөг маань бас гэртээ өөрөө л тий. Орхийг хүсвэл бас өвөөтэй бас ямар холбоор одоо ч орчин цагт чи бүгд л одоо ухаалаг үтцсэн тий. Уцтай болсон фэйсбүүктэй болсон. Өөд нэг фэйсбүүк мөнгө байгаа юу? Өвгөн аав нь одоо орчин үеийн чинь утас тэр фэйсбүүк гэж хэрэглэдэг болжээ. Бас өөд нь бас яаж тодорхой нэг утас байна. Мөн фэйсбүүк хаймж байна. Тэгээд өвөөтэйгөө одоо холбогдё гэвэл 94 22 26 66 гэсэн хугацаар холбогдож байна. Бас өөр гэсэн пэйж хуудастай, фэйсбүүктэй пэйж хуудасны маань хайггүй өвлийн өвгөн аав гэдэг орохоор одоо 2 эрэгтэй байгаа. 3 эрэгтэй байгаа. Манай нэвтрүүлэгт маань оролцож байгаа. Тэгээд 2 эрэгтэй маань твийг тоглох байгаа. Бага наснда твийг тоглож ирсэн үү? Энэ бага наснда бас твийг бас тоглож явсан. Твийг бол одоо манай монголчууд маань хүүхдүүд одоо залуучууд хүүхдүүд маань энэ твгээр бас наад цагийг одоо цугаатай сүлжлтөө өнгөрөөдөг байсан баг гэж бодож байна. Тэгээ твийг одоо мэдхгүй хүн гэж одоо байхгүй байлгүй дээ. Энэ өвөн бол энэ твгээр бас тоглож явсан. За арай өвөөтэйгэж твийг тоглоно гэж юу яах вэ? Гэхдээ ямар ч оролцогчтойгоо бол твийг тоглоно. Тэгээд туглаг хийдэг тий. Туглаг нь олдоогүй. Тэгээд би хотод ч одоо яаж ижаал нэг твийг босгосон. Тэгээд энэгээр ямар ч гэсэн ихэлчих байхаа хэд. Яа. Ой. За болох юм шиг байна. Би үзээд хий. За болохоор юм шиг байна. За эхлэх үү, шууд эхлэх үү? Чамд зүйл нэг жоохон халаалт болоод. Дахиад нэг өшгөлөө. За тэг. 1 2 3 4 5. Хоёлч нөө 9 гээд 10 гээд 20 болгодог тий. 20 гээд эн чинь нөө 10 дахь өстэй. Эн чинь ингээ 30. Фотор Ингэн тий. Ингэж бас болно. Ингэвэл 30 байхгүй. Ингэвэл 30. Тэгээд бүрийн доогоор орлоо. Тий. Энэ твгээ ингэж оргоо салтан дохоор оруулаад их юм бол 50. Тэгээд үзээ үзээ. Тоогоо хэдээр үзэх вэ? 100-аар үзэх. Тийм хөрөө. За 50-аар үзье. 30 дээр юм шиг. За 30-аар. За 30-аар үзье. За хоёул ороод чи. За. 3 2 эхэлсэн. 2 3 4 5 15 16 17 17. Yeah. За би хоёр яалтцаа. 17. 3 гээд нэг ингэчих юм уу? За. За харъя. 18, 19, 20. За би 2 байгаа. Наадах чинь дээр юм уу? Энэ жоохон. За. 3 4 5 6 7 8 9 10. За таны 20 байгаа. 20 байгаа. 21. За би хожигдлаа 31. 10. За ямар байна тэг тавсан чи? Энэ болох юм байна болох юм. Юм явц өшгөлчих юм. Би бүр бараач чи чинь баг тоглож байгаа үгүй айгу удсан гэсэн чи. Затландаа байна эсвэл чиний 30 явах. Энэ арай зөөлөх мөөлөх юм шүү. Тэ? Тийм үү? Дахиад үзчих вэ? За яасан ч явахт. За тоглосон. Нэвтрүүлгийн зүгээс бас бид нэртэй хамтран ажиллаж байгаа. За Мишель худалдааны төвд байдаг. За Италон мебель маань та бүхэнд бас юм 30% 30 мянган төгрөгийн хөнгөлтийн картыг ваучерыг өгч байна. Тэгэхээр танаа гэр бүлд. За ингээд их нэрт нь магадгүй тооёроос юм худалдаж аваад
Хоёулангийн өгчээрэй заяа. Их нэрт нэг нь өгч байгаа шүү. За энэ Jenny дээ. Магадгүй бас тавилга худалдаж аваад бас 30,000 төгрөгийн. За баярлалаа. Ээж хоёрт. За мөн өвөө бас тавилга бас худалдаж авах. Үе бас байх л байлгүй дээ тий. Цас мөсний хооронд тавилга хэр өгдөг вэ? Ер нь орчин үеийн тавилга юусаа байхгүй. Өвгөн аавнаас ас холыг зориод ирсэн. Буцахтаа бас ийм тавилга аваад явъя гэсэн бас бодол байна. За тэгвэл Мишель худалдааны төвөөс та аваад яваарай. За Италионы сонирхоорой. За бас ороод үзээрэй. Тандаас энэ хөнгөлтийн картыг өгч байна. За нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Үзэгч та бүхнийгээ за хэсэгэн хугацаанд гэсэн шинэ жилийн гайхалтай дурсамжуудаас чинь хуваалцаад сэргээгээд за тэгээд хөгжилтэй байлгасан багч бодож байна. Ингээд та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Happy Smile. Нас нэмж ухаан тэлсэн, цас бодорч өнгө нэмсэн, дар соргиж баяр нэмсэн, шинэ оны мэндийг ахин дахин дэвшүүлье хүүхдүүд минь. Happy Year, Happy Smile.